Сайн бацгаана уу? Өнөөдөр би хэрхэн үсээ гэрийн нөхцөлд тайрдаг талаар бичлэг хий гэж бодлоо. Тэгээд яг үнийг хэлэхэд би ер нь үс чинь баруун ордоггүй. Яагаад гэвэл нэг гадаадад амьдардаг хүмүүс угаас үс чинь орох төвхтэй байдаг штэ. Миний хувьд бол тийм байдаг. Тэгээд энэ тайрах арга маань ямар арга вэ гэхээр үсээ шаталж тайрах арга байгаа. Аль болох амархан аргаар ганцаараа үсээ яаж шаталж тайрах вэ? Биднэрт өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр нэгээс сам, тэгээд ийм хайч, тэгээд хоёр ширхэг боолт. Тэгээ ер нь бол урт устай хүмүүс зүгээр гэж зөвлөе. Эхлээ үсээ маш сайн самнана. Миний ус одоо баатарын чигтэй. Тэгээд ийм хата зүгээр үсээ маш сайн самнаад. Тэгээ самсныхаа дараа яаж яагаад үсээ бүр энэ дээрээ яг бүр тухан дээр ингээ авчиж боон гэсэн. Тэгээ одоо доош харж агаад тухныгаа хүртэлт түрүүнийхээ боолтоор ингээ боон. Үсээ маш сайн самж агаад хамартаа. За ингээ бочлоо. За эндээсээ хэрвээ та нар урт устай бол энэ баримжаагаа алдахгүй тулд энийг ингээд ахиад юу ячиж байж болно. Тэгээд ингээд урт устай ах тусмаа ингээд баримжаагаа алдахгүй яачин би болохоор сурцсан болохоор тэгээд ингээд шууд баг ингэж аваад ингээд хажилчдаг. За энийг хоёр дахь болтоо ингээд. За одоо энийг яах вэ гэхээр тэгшлээд хажилчихна гэсэн үг дотлог зүрийн. За хажлаа. Тэгээд би болохоор уртаас нь бол нэг хасахгүй зүгээр тэр хэлбэрийг гаргаж байгаа болохоор нэг амар хажлахгүй. Ингээд ажиллаж байна. Ер нь бол тэгшиг ажиллах хэрэгтэй. Миний харуул мэрэгчлээ өсч юм бүр юу вэ гэх хэлтэй шүү дээ. Тэгээд ингээл өөрөөр ажиллаждаг. За нэг юм их боллоо. Янзын тэгшигч бас шүү гэсэн. Юм шингэлдэг хаачаараа ингээд жоохон үзүүрийн шингэлчиж болно. Тэгвэл юм шингэлдэг хайж байхгүй бол бас ингэчдэм байлээ. Ингээд хаачаа доош нь харуулж ярьж агаад нүхний хавзуурыг дээш нь харуулж ярьж агаад ингээд доороос нь ингээ үсээ. Ингээд бас айгүй юу болт юм лээ. Натурал болт юм лээ. Эхнийх нь зүр. За юм болчлоо. Одоо үсээ баталж үзье. Шатлсан басна.